юмыг далаацтай харъя л гэдэг санал хэлэх гээд байна. Баахан боловсролын жил гэж ярьсан. Хүн бол одоо тий Монгол хүний асуудал бол бидний мега төсөл гэсэн мөртлөө. За дээрээс нь төсвийг өргөн барихтаа олон нийтээр хилцүүлж боловсролын асуудлыг тэргүй ээлжинд тавьж гин гэсэн мөртлөө энд оролцож байгаа багш нарын асуудал дээр цалин үсийг нэмэгдүүлэхгүй гэдэг бодлогыг барьж орж ирсэн. Ерөөсөө л зүгээр улс төрийн лоозон PR байж л гэдгийг харуулдаг. Тэгэхээр энийг одоо зүгээр бодиттой бас нэг тогтолцооны хувьд бас авч үзмээр байгаа юм. Тэгээ яг зүгээр ингээ багш эмчнэр буюу ингээ хоёр тустай зүйлийг яг өргөдөл гаргаж маань нэг тавьчих. Гэхдээ энийг төсвийн байнгын орон руу шилжүүлэх юм байна гэж ойлголоо. Тэгэхгүй бол хоёр тустай явах хэрэгтэй. Нэг нь бол гүйцэтгэлээрээ санхүүж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас явж байгаа. За сан маань одоогоор бол төсвөөс буюу улсын хурал мөнгө тавьж хэрхэн мөнгө тавьж өгөхөөс гадна ерөн зүгээр эрүүл мэндийн даатгалын одоо шимтгэлийн орлогоор явж байгаа шүү дээ. Гэтэл багш нарын асуудал бол цэвэр усын төсвөөс хамааралтай байхгүй. Хэрв энэ асуудлуудыг хольж бас ажлын хэсэг гаргаж байгаа болохгүй шүү гэдэг санал байсан. Би зөвхөн гаавыг дараагаас тодруулсан төсвийн ажлын хэсэг рүү шилжүүлнэ гэж ойлгосон. Энийг одоо баталгаажуулаад нэг хэлээрээ. За нэг удаагийн шийдэл явах вэ? За нэг удаагийн шийдэл ч гэсэн таалагдахгүй байгаа. Одоо бүх сайд нарын урсгал зардлаас 10% таана гэж байгаа. Тэгээ энэ дунд нь бас нэг салбарын асуудал нь хохирч үйд. Нэг асуудал шийдэж байгаа нөгөө асуудал. Тэгэхээр ерөөсөө юмыг нэг ултаа суурьтай шийдэх асуудал энэний цаана харагдаад байна. За хоёрдугаарт яг сая гаавыг дарга одоо гурван талт хилцээр буюу хилцээрийн асуудлаа шийдэд ороод ир. Гаавыг дарга мөнгө байхгүй. 1000 хилцээр илгүүлээд яах гэж. Тийм учраас яаж энэний санхүүжилтийг хаанаас олох вэ гэдэг их усруудыг маш бодиттой бид нар ярмаар байна. Би бол энэ багш нарын асуудал дээр бол тийм тусдаа одоо засгийн газрын тусгай сан гэхээр одоо бас одоо сангийн асуудлаас бүгд айдаг болчиход байна. Ерөн бол тодорхой хэмжээний үндсэн хуулийн эрх зүй талаасаа яг сая ганц зэрэг гишүүний хэлж байгаа шиг хүн бол Монгол улсын үндсэн одоо хөгжлийн тулгуур үндэс тэгээ ерөн капитал юм байна гэж үзвэл энэ дээр яг төсвийн хэдэн үе зарцуулах юм бэ гэдэг яг тодорхой бусад салбартайгаа барьцахгүйгээр шийдчихмээр. Тэгээ энэ дээрээ одоо ямар ч эдийн засаг хүндэрж исэн үед тэргээрээ асуудлыг хандаа явдаг. Субъектив байдлаар гурван талд хилцээрээр цалин тогтоодог биш. Энэ тодорхой яг арга зүгээр тогтоодог юм. Яг хөдөлмөрийн зах зээлийн дүүцүүлж болох тэр салбарын юутай дүүцүүлээд арга зүгээр цалин үсгийн асуудлаа ярьдаг. Ингээл нэг гурван талд хилцээр гээл нэг хилцээр хийж байгаа хүмүүсүүд нэг очих гаж байгаа ч юм эсвэл хилцээр хийж ятсангүйгээл хамт олондоо нэг загнуулаад ерөөсөө ингээл гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод байна шүү дээ. Тэгэхээр би бас түрүүн сангийн ам хариулж ирсэн. Зарим аймагуудад бол одоо бас багш нартай нэмэгдэл олгох болцоонуудыг өөрсдөө илэрхийлж байгаа гэж. Энэ ямар аймагуд байгаа вэ? Давтаж нэг хэлээж ямар их усрээс ямар менежментээр энэ орон нутаг гаргаж ирээд байна. Энийг бус аймагуд нь яагаад олж харахгүй байна? Сангийн ам маань хариулж өгөөч. Хоёрдугаарт ингээд жишээ нь хим физик байгалийн шинжилгээ ухааны багш нар хүрэлцэхгүй бол хид хідэн одоо сургууль дээр хөдөлмөрийн гэрээгээр нэгэн зэрэг ажиллаж багшлах боломжийг олгомоор байгаа байхгүй. Тэгээ нэг А гэдэг багш зөвхөн нэгдүгээр сургуулийн багш байх ёстой юм шиг л ханаад байна. Үнэхээр тэр эрэлттэй тэр багшуудыг тойруулж явдаг. Тэр багшийн хичээлүүдийг онлайн байдлаар худалдаж аваад өнөөдөртөө усын төсвөөс мөнгөний тавиад нэг багш нарын асуудлыг шийдвэл энэ цалин үсний бас энэ ачаал дарамтаас бас цэгцэж чадна да. Тэгээд одоо ерөөсөө ингээд тогтолцооны хувьд буюу далаацтай юм хийхгүй бол ингээд өнөөдөр ингээд шийдлгүй бахан ингээд хэдүүлээ яриалаадаг. Нөгөө хэд маань одоо гудамжинд ингээд хүүтэнд хэцүү биш үү? Багш нар маань. Тэгээ ингээд хий хүлээлтийг үүсгээд байна. Тэгэхээр яг одоо шийдэл ярмаар байна одоо хүмүүсээ. Тэрнээс биш 1000 одоо 20-30% гишүүн үг хэлээд нэмэр алга байна. Шийдлээ яри. Тийм учраас үнэхээр тэр өндөр ур чадвартай багш нарын тэр мэдлэгийг хөрөнгөлөгцсөн хичээлүүдийг онлайн байрлуулах асуудлыг бодиттой болоод худалдаж авах зардлын тавил. За сангийн ам санжид орж за сайн зөрг гишүүний асуултанд хариулъя. За 2026 оны төсөвт бол нийтдээ 7 аймаг болол улсын төсөвт төлрүүлэхээр буюу одоо олж байгаа орлого нь бол зарлагаасаа бол давж гарсан байдлаар бол байгаа. Эдгээр аймагуудын хувьд бол энэ орон нутгийн нэмэгдлийг бол одоо тогтоож өгсөн хэмжээс бол одоо нэмэгдүүлэх боломж бол гарч ирж байгаа. За ер нь бол сангийн амны хувьд бол хоёр байдлаар бол аймагуудад бол зөвлөж байгаа. За нэгдүгээрт бол одоо эрдэнэ төлөөлөгчдийн хурал буюу бас ард түмнээс сонгогдсон мандат авсан гишүүд маань одоо төлөөлөгч маань бол төсвөө батлахдаа за нэгдүгээрт бол үр ашигаас сайжруулаач. Төсвүүдэрээ бол одоо зөв зохистой тэр зардлыг одоо хэмнэх замаар төрийн албаагчдын цалин нэмэх боломжийг гаргаач гэсэн нэг бол сангийн амнууд татна. Хоёр дахь нь бол орлогоо дайчлаач. За орлого дээр бол дайчлах боломжийг бол бид нар бол аль болох орон нутагт бол орлогыг чиглүүлж байгаа. Жишээ нь хамгийн сүүлд одоо хийсэн зүйл бол аж ахуйн нэгжийн 40% орон нутагт нь үлдээд өгсөн.
За баярлалаа. Тэгэхээр эхний хоёр асуултад би хариулаад явъя. Гурав дахь дээр манай Батчааргал бэлдэж байгаад яг орон нутгийн нэмэгдэл дээр жоохон яг тоон үзүүлэлтээс нь харахад ямар одоо дэвшил гарч байгааг хэлж өгөөрэй. Тэгэхээр бид өнөөдөр яг үндсэн цалин бол 1,483,000-аас эхэлж байгаа. За бид улсын одоогийн дундад цалингаар навч энэ нөгөө өнөөдөр цалингийн бүтц бол 50% нь үндсэн цалин, за үлдсэн 50% нь бол нэмэгдэл хөлсүүд байгаа. Тэгэхээр энэ цалингийн бүтц бол өөрөө нэлээд тийм савлалттай болсон нь бол өнөөгийн бас энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгааг бол хаана хүлээн зөвшөөрч байгаа. Бид бас Монголын үйлдвэрчний хөвлөл боловсрол шинжилгээ ухааны эдэнтэй ярилцаад бас цалингийн бүтц дээр өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. За тэгээд одоогийн дундад цалин нийслэл дээр бол 2,592,000 төгрөг байна. Аймгийн төв дээр 2,757,000 төгрөг байна. Суман дээр 2,38,000 төгрөг байна. Энэ дундад цалинг нь хэлж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татвар татхаас өмнөх олгуул зөх энэ дундад цалин. За бид 20% нэмэгдүүлсэн тохиолдолд нийслэл дээр 3,50,000 төгрөг болж өснө. Аймгийн төв дээр 3,261,000, суман дээр 3,482,000 төгрөг болж өсгөр харагдаж байна. За мөн ачааллын нэмэгдлийг тооцсон бид оруулж байгаа. Түрүүнд уучлаарай би 40-40-с дээш бүлэг дүүргэлттэй бүлэг гэж ярьсан. 35-аас дээш дүүргэлттэй бүлэг дээр бид тооцож үтсэн. За энэ үндсэн цалинг нь 20% нэмээд тэгээ ачааллын нэмэгдлийг бас ингээд оруулаад тооцох юм бол энэ нь бол нэг хувьсгал зардлаар дамжуулаад 100 тэрбум төгрөгийг төсвийн одоо өнөөгийн өргөн барьсан төсөв дотор бол шингээсэн байгаа. За энийг ингээд тооцоод үзэх юм бол нийслэл дээр 3,469,000 төгрөгийн дундад цалинтай болох нэ. Өнөөдөр багш нарын шаардаад байгаа 3,5 сая төгрөгөөр бол бараг дөхөж очно. Нийтдээ 33,8% нэмэгдэл болж байгаа. Аймгийн төв дээр 3,484,000, арай жоох илүү. Энэ дээр орон нутгийн нэмэгдэл нь бас үйлчлээд байна гэсэн үг. Суман дээр 3,485,000 төгрөг болж. За ингээд аймгийн төв дээр 26,4, сумын төв дээр 18,6 гэсэн ийм одоо байдлаар нэмэгдэхээр биш тооцооллыг гаргасан. Зүгээр бид бас энэ үндсэн цалин гэдэг энэ зүйл дээр бас ойлгох хэрэгтэй нь бол цаашдаа энэ харьцааг үе шаттайгаар үндсэн цалингийн эзлэх хувь хэмжээг нэмж нэмэгдэл нь бол өөрөө арай бага бахаар ингээд тооцохгүй бол үндсэн цалин өөрөө амжиргааны ийм шууд баталгаа болж чадахгүй, цалингийн бүтц өөрөө их нарийн төвөгтэй ийм болоод байгаамаа. За гүйцэтгэлийн үнэлгээ бол би хоёр талынх нь багш нартай бол уулзч ил байсан. Нэг нь бол одоо авч чадаагүй хэсэг нь бол шудраг ус байна гэж боддог. Эсвэл одоо шудраг усаар үнэлүүлсэн гэж үзсэн хүмүүс нь бол тийм үзэл бодолтой. Нөгөө тал нь бол стандартын сургалтаа сайн хийж яагаад эн чинь нөгөө багшаасан ч сурагчаасан ч байгууллагаасан ч үнэлгээ аваад явчихж байгаа учраас энэ дээр нь бол түүрийн аргаар ингээд явчихж байгаа учраас энэ дээр бол бас энэ урам өгч байна, ажиллах урам зориг өгч байна. Бас энэ багш нарын дунд бол энэ илүү сайн ажлыг гэсэн урам зоригийг, илүү сайн ажлыг гэсэн ийм инсентив юм өгч байна гэсэн ийм бас үнэлгээ байдаг. Одоо жишээлбэл энэ жилийн байдлаар ихэд бол бид ерөнхий боловсролын сургуульд нийт багш нарын бол 50 гаруй хувийг нь 52% нь одоо гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалт хамруулж чадсан байна. Гэхдээ энэ үнэлгээг нь бид цаашдаа үргэлжлүүлэхдээ илүү шудраг болгох түүний зэрэгцээ үндсэн цалин зарим хэсэг. За гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Улс хурлын яам Батчааргал орон нутгийн нэмэгдлийн тухайд одоо 2024 оноос хойш гарсан үр дүнгийн зүгээр статистик дээр аваад үзэхэд одоо орон нутгийн нэмэгдэл өгснөөс хойш бол одоо багшийн хомсдол тодорхой хэмжээнд энэ шилжилт динамикууд одоо өөрчлөлтүүд бол гарсан байдаг. Багшийн хомсдол улсын хэмжээнд бол одоо нэг 10 орчим % буюу одоо 9.9% та байгаагаас нийслэлд 13.6%, одоо суманд орон нутгад бол 6.6% байгаа нь бол одоо энэ хомсдлын энэ зөрүүл ярьсан байгаа. Гисэн хэдий ч гэсэн багшийн хомсдол ялангуяа байгалийн ухаан энэ чиглэл дээр бол хомсдлууд байгаа ч гэсэн ажлаас гардаг одоо хөтөлбөрийн зах зээл дээр өөр ажил руу шилжих энэ процессыг үндсэндээ тодорхой хэмжээ нэлээд уламж хэмжээгээр саарсан гэж ийм дүгнэлт бол харагдаж байгаа.